Түүхэн одоо сансрын нийслэг болсон тэр цаг үеэс эхлээд энд одоо түүх болон үлдэж байгаа энэ зүйлсийн шуудангийн үнд цөмсийг цуглуулах ийм сонирхлын үүднээс би одоо Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нийслэгтэй холбоотой шуудангийн марк, шуудангийн тогтъё, шуудангийн ил захидлыг нь цуглуулдаг болох бүхнийг цуглуулж эхэлсэн. Багасаа бол яг би тэр зөвлөлтөд тулс намайг баг багт бол сансарт маш их хэмжээгээр нисдэг байсан л да. Тухайн үед одоо өдөө байсан болохоор арайдагаар их ярьдаг, сурталчилдаг байсан. Сонин сэтгүүл дээр зөвлөлтийн сансрын нисгчдийн одоо зурагтай сонин сэтгүүл ирэх ч юм уу нэг тэдний зурагтай ил захидлууд дээр ирдэг байсан. Тэгээд тэрийн ил захидлаас надад яг ч юм хоёр нь байгаад байдаг байсан жоохон багт. Тэгээд тэр л одоо намайг тийм цуглуулах сонирхол төрүүлсэн байх гэж би одоо боддог. Дараагийн цуглуулгын би Улаанбаатар хотод орсноос шинэ Монголын марк сонирхчдын холбоо гэж нэг тусгай байгуулга байдаг. Тухайн үедээ бол 16 аймаг 2 хотод салбар зөвлөлттэй тийм байна. 2-3 мянга гишүүттэй тийм байгууллага байсан. Тэр байгууллагад эсэж тэгээд одоо нөгөө бүтэн зайдар тухайн үед бас 4 өдөрч уулздаг байсан. Уулзалтууд дээр очиж өөрийн олж авах хэрэгтэй юмнуудаа олж авч хүмүүсийн сонирхсан юм найсаас нь солилцдог тийм байсан. Тэгээд тэр явцдаа л би одоо цуглуулсан да. (1967 онд Зөвлөлтөд улсад тухайн үеийн социалист орнуудын эрдэмтэд засгийн газрын төлөөлөгч туралдаж сансрыг одоо инг тайвны зорилгоор ашиглах, сансрын биолог, сансрын холбоо, дэлхийн одоо ашигт малтмал одоо судлах зорилгоор интеркосмос гэж ийм хөтөлбөр байгуулсан. Энэ хөтөлбөрийг 1967 онд байгуулад одоо снаас хойш одоо тухайн социалист орнууд бол ээлж дараагаар бол сансарт нисч эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний ажлуудыг хийцгээсэн юм аа. Тэгэхээр тэр үед бол одоо зориулж Зөвлөлтөд улсын холбооны яамнаас гаргасан ийм шуудангийн марк байна. 1980 онд ингэж гаргаж ирсэн. За энэ бол Союз 39 сүлгийн буугч аппарат тийм одоо энэ маркийн их зураг нь бол одоо энэ байна. За энэ интеркосмос хөтөлбөрийн хүрээнд оролцсон манай сансрын нисгчд. Зөвлөлтөд улсын сансрын нисгч Ляхов, Монголын сансрын нисгч Гүрэгч, Монголын сансрын нисгч Ган Зориг, Зөвлөлтийн сансрын нисгч Жанбеков нар Союз сүлгийн хөргөж байгаа Союз сүлгийн хажууд ахуулсан зураг нь тэдгээр хүмүүсийн гарын үсгийн хамт энэ байна. За нэгэн тал одоо түүхэн уулын хувьд болохоор зэрэг анх одоо сансарт ниссэн анхны өдөр тогтъё гэдэг. Тухайн өдрийнх нь тамга тэмдгийг дарсан тийм тогтъёг анхны өдрийн тогтъё гэж нэрлэдэг. Тэрийг олж авах их сонирхолтой байсан. Энэ бол 1981 онд 3 сарын 22-нд Гүрэгч Жанбеков хоёрыг сансарт нисгэхэд Зөвлөлтөд улсад Байконурт хийсэн одоо энэ тусгай тамгатай анхны өдрийн тогтъё нь энэ. Энэ бол одоо ч гэсэн нэлээд тийм их олд илүү гэж зөөхөн гаргасан юм билээ тухайн үед. Тамгын үйлрээсээ тухайн яг болж байгаа цаг тэр өдрөл нэг л удаа дарддаг. Тэгээ маргааш нь бол нөхөж дарна гэсэн юм л байхгүй. Хэрвээ маргааш нь дарахаар бол маргааш өдрийнх нь огноогоор дарддаг. Жишээлбэл энд байна л да. Энэ одоо 81 оны 3 сарын 22-ны орой дарсан бол 81 оны 3 сарын 23-нд Москвад дараад 19-аар одоо Зөвлөлт Монголын сансрын хамтран нийслэг зориулсан юм тогтъё. Тэгээ энэ тогтоонууд дээр л сансрын нисгчдийн өөрсдийнх нь гарын үсэг нь байгаа. Ингэж баталгаажуулж. Энэ бол яг цуглуулагчунд бол бас байж ах ёстой хамгийн ховор тэг хамгийн хүндтэй юм зүйлс юм гэх тээ. Тэгэхээр энэ тогтъё байна л да. Энэ яг нислэгийн явцад салют 6 станц гэх энэ байна тийм сонсдог. Энэ станцын бүхээг дотор өөрөөр хэлбэл энэ станц дотор 10 тогтъёд хамгаалсан. Энэ тогтын энэ дамган дээр байвал салют 6 станцын бүхээгдгээс бичиг байгаа албаасны бичиг.
Энэ бол одоо миний одоо хамгийн ховор хамгийн үн цэнтэй арга байгаа юмны одоо нэг нь гэсэн үг шүү дээ. Энэ. За энэ бол салют 6 станцд зориулсан одоо блок хэдий боловч яг одоо блок гарахаас өмнөх анхны хэвлэлийн ихэнх хэсэг ардаа юм образец гэсэн юм тамгатай. Энэ бол одоо маш ховор бас. Яг бол энэ бол худалдаанд гарахаас өмнө энд ингээд хянагддаг байхгүй. Одоо ийм блок үйлдвэрлэгчлээ одоо гүйлэнд гарах уу яах вэ гэдэг. Тийм учраас энэ образец буюу заагвар гэсэн юм. Тэр энэ бол батлагдсан л да сүүлд нь хэвлэгдсэн. Тэгээ энэ бол ихний заагвар гэсэн үг хамгийн анхны хувь гэсэн үг. Тэр энэ бол одоо бас цуглуулгад бол бас нэлээ ховор олдц багтай юмны нэгэн төрдөг. Тэгэхээр нэгэн зөвлөлт бол Монгол улсын сансрын хамтарсан нийслэлийн энэ юунд зориулсан учраас би түүхийн бас түүхэнд үлдэх ховор нандин бүгдийг цуглуулахын гэсэн нэг тийм хүсэл эрмэлзлийн үүднээс цуглуулж эхэлсэн дээ. Тухайн үеийн төрийн тэргүүн Хэмжээгийн Зэдэн балын зураг плакат гэж нэрлэж болно. Энийг сансарт бас авч ирсэн. Гөрөгчийн хэсэгтээ. Тэгээд одоо сансарт салют 6 станцын тамгыг дараад салют 6 станцд байсан 4 сансрын хэсэг чинь ингээд гарын хэсгийг зурсан. Энийг бол бас нэлээд цөөхөн хувь авч үзсэн бэл таа. Энэ салют 6 станцд Гүрэгчээ Жанбеков 2 залгахад салют 6 станцын одоо хөлгийн дарга үндсэн багийн гишүүд гэдэг юм да. Ковляник гэж үний гарын үсгтэй зураг энэ Монголд авсан зураг нь. Монгол улс дөрөгдөж ирээд Монгол улсын Баатар цол алтан даван нөгөө Баатрын тэмдэг зүгээд ингээд авсан зураг нь. Сансарт одоо 175 хоног нисэж ирсэн энэ өөрийг. Энэ тэр хоёрыг энэ Ковляник савны 2 энэ гарын үсг нь нөгөө Гүрэгчийн хоёрыг хүлээж авсан 2. Савных сансрын 100 дахь сансрын хэсэг. Манай Гүрэгч бол 101 дахь сансрын хэсэг чинь болж ирсэн шүү дээ. Тэгэхээр 100 дахь нь бол энэ. Энэ хүний хувьд л онцлог нь бол сансрын оптик дуран зохион бүтээдэг. Тийм учраас өөрийнхөө зохион бүтээсэн дурангаар алс одод орчлонг бас судлах. Хийсэн дурангаан шалгах тийм зорилгоор ниссэн юм билээ. За энэ Гүрэгч Жанбеков 2-ын сансрын нэлгт зориулсан ийм шуудангийн маркийн нэг ширхэг нь энэ байна. Энэ хэлхээ марк энэний их зураг нь. Эхлээд маркийг хийж ингэж зураад дараа нь зургийг аваад ингэ марк болгож хийвэлдэг. Яг хөө ер нь цуглуулга гэдэг нь өөр их харьцангуй ойлголт. Гэхдээ одоо нэг чимтэй байж болно хүн үнцэнтэй ганцхан юмтай байсан ч цуглуулга гэж үзсэн дэрэг. Зүгээр олон улсын одоо дэлхийн үзэсгэлэн одоо оролцоход бол 1-5 самбараар оролцож байна. 5 самбарыг бол ихээ том үзэсгэлэн гэдэг байхгүй. Тэгэхээр нэг самбартаа бол 16 хуудас одоо ийм 16 хуудсыг л өөрөөр хэлбэл нэг 80 хуудас гэсэн. 80 гэдэг хуудсуулж гинөө тийм ээ. Нэг самбараар ч орж болно. Тэр бол нэг 16 хуудас гэсэн үг. Минийх бол 3 самбарын үзэсгэлэн байна. Энэ бол зөвхөн зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгт зориулсан одоо тухайн үед гарч ирсэн ийм цуглуулгын материалуудаар гаргадаг. Одоо эндээс цор ганцхан танд байгаа тийм цуглуулга байгаа юу? Одоо энэ ер нь цор ганцхан л одоо надад байгаа ч гэх юм уу? Байгаа шүү дээ. Тэр бол одоо тухайлбал би сая дөрөв үзүүлсэн энэ сансарт тамгалсан 10 төгтөний нэг шүү дээ. Тэгээд түрүүн бас харуулж ирсэн маркийн их зургууд байна шүү дээ. Тэр чинь нэг л зурдаг шүү дээ. Тий. Тэгээд тэр сансрын нисгчдийн одоо тэр энэ загтлагт одоо мэдээж нэг л байгаа шүү дээ. Хоёр захиа явуулахгүй тийм ээ, нэг л захиа явуулна.
Би тэгэхээр аль болохоор ер нь ховор тим цуглуулах юмсан гэсэн тийм хүсэл сонирхлын үүднээс цуглуулсан л да. Нэгэнтээ одоо цуглуулга хийж байгаа учраас хүний сонирхлыг татгаар энэ докторийн дээр гар үсэг зурлаа гэхтэл энэ бол бас л ганц л байтаар шүү дээ. Францын сансрын нисгчийн одоо битсэн өөр юм орсоор бичсэн байна. Жан-Люк Кретен гэдэг энэ захиа бол нэг л байтаар шүү дээ. Тий. Гэтэ яг ахаад бичсэн байж болно. Гэтэ өөр төгтөтэй л байтаар. Тэр энэ бол яг түүхэн үйл явдлын л одоо нэг цагийн дамгтай бичээсгдэх шиг түүхэн үйл явдлыг гэрч болж үлдэж байгаа материал л да. Тэгэхээр яг залуучууд хандаж хэдэлтүүд бол Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэг болоод одоо 40 жилийн аваа болж байна тийм ээ. Тэгэхээр тухайн үед бол зүгээр нэг монгол хүн сансарт нисч чаддаг гэдгийг харуулж ил одоо нисгсэн хэрэг бишээ. Тэнд бол эрдэм шинжилгээний 10 гаруй ажил хийсэн. Сансарт гараад. Тэр үедээ ч одоо Уйднард Монгол улсын иргэн шинжилэн судлаач сансрын нисгэгч гүрэгчаа гэж ингэж нийтэд нэрлэлцэрлээ. Тэгэхээр шинжилэн судлаач гэдэг байгаагийн гол ач холбогдол нь бол эрдэм шинжилгээний маш олон ажил гүйцэтгсэн. За одоо хамгийн энгийн жишээ хэлэхдээ одоо ингээд бидэнд тулмагдсан асуудал бол одоо сая ингээ хөвсгөлд одоо ингээд айхтар газар хөдлөлөө инээтрийг яриалаа тийм ээ. Гүрэгчээ эднийг нисэж явах үед бол тэр сансраас тэр газрын хагалбарын зураг аваад одоо хөвсгөл нуурын орчимд бол газрын хөдлөлийн маш их төв өс байгаа юм байна. Тэр Бүрэн хааны фосфорын ордоос урагшаа яваад Баян хонгорын төвийн гол, Байдэргийн голын орчим эднэргээд ингээд газар хөдлөх маш их төв өс байна гэдэг айл 81 он тогтоосон шүү дээ. Сансараас. Тий. Тэгээ одоо 40 жилийн дараа өнөөдөр бас тэр асуудал нь яригдж байна шүү дээ. Тэгэхээр тэр нэг эрдэм жилийн ажил бол үр дүнтэй байсан гэдгийг л одоо нэг л баталгаан шүү дээ, тийм ээ. За тэгээд тухайн үед нисэж байхдаа одоо өнөөгийн залуучууд бол 3D зураг гэж яриад байдаг, холограм зураг. Дэлхийн объектын тийм зургийг авах анхны туршилтыг гүрэгчийн нислэгийн үед авсан шүү дээ. Мөн одоо синтетик материал гаргаж авах. Нийлэгд материал гаргаж авах тийм туршилт. За эрдэнтийн зэсийг одоо гарч одоо сансар тайлуулж бас өөр төрлийн металлтай хайлж одоо хайлуулж үзэх гэдэг янз бүрийн туршилтууд хийсэн. Биологийн болоо эмнэлгийн тийм туршилтууд хийсэн. Тэрийг одоо бас чухалчилж үзэж байгаасаа гэж би бас бодож байна. Тэрнээс зөвхөн одоо монгол хүн нисцэн гэдэгтэй гол нь биш. Тэр сансрын одоо хөлгийн гадна талын дулаан, дотор талын дулааны хэмжих багж гэдэг туршсан ангуудаа. Тэр хэмждэг багжийг бол тухайн Монголын зохион бүтээх залуу инженерүүд зохион бүтээсэн. Тэр нь бол маш их үр дүнтэй байсан гэж зөвлөлтийн инженерүүд та нар их сайн юм хийсэн байна гэж үнэлж ирсэн тухайн үед тий. Их мэтэр. Тэрнээс би дөрөв хэлсэн тийм ээ. Зүгээр л монгол хүнээс чаддаг юм а гэж нисээгүй. Ажил хийсэн тэнд ч 8 хоног ажилласан. 26-нд л яг Оросоор тосоогүй юу одоо чөлөөт цаг гэж ийм нэг цөөхөн цагийн хугацаа гаргасан. Энэ дөрөвнийг би докторин дээр тэр тамгыг харуулсангүй өнгөрлөө. Тэнд бол яг Монгол орноос сурчлах Монголын уртын дуу одоо гүрэгчээ өөрийнхөө нэвтрүүлгээр нь яриад байсан шүү дээ. Одоо энэ уяхан замбатын тэнд сонсгосон. Бас Монголын байгалийн тухай их гоё баримт кино үзүүлсэн, шуулгын тоглолт одоо үзүүлсэн. Тэгээ бууж ирсэн хойно түрүү надад зургийг үзүүлсэн сансрын Кавилан панжаргтныг одоо ярьсан байт юм билий. Тэгээ танай Монгол орны тухай тэр баримт кино үзсэн ямар гоё орн бэ танай улс. Нэг үзэх юмсан гэж. Тэгээд 81 оны 8 сард Кавилан савны хоёрыг ураад Монголд авчираад энэ говийн байгалыг үзүүлсэн юм билээ. Цуглуулга гин гэдэг бол үндсэндээ бол судалгааны ажил. Тийм ч гэсэн гадаадын олон цуглуулагч нар бол өөрийнхөө цуглуулж байгаа судалгаа хийгээд эрдэм зэрэг хамгаалсан хүмүүс их байдаг. Би нэг тийм энтэг үнтэй ч бас цагтлаар харьцаж байсан. Социализмын үед бол одоо цуглуулгыг одоо сургуулиудаар хүртэл их уриалдаг юм байла. Тэг хүмүүсийг одоо хүүхдийн одоо хүмүүжилд одоо
анхаарлаа төвлөрүүлэх гэдэг юм ямар нэг юмыг судлах гэдэг юм ийм талаас нь маш их ач холбогдолтой гэж. За одоо өнөөдөр харин хүүхдийн хүмүүжлэгээд ярихаар зэрэг тэрийг нэг анхаараад байх хүмүүс нь хэд байгаа би хэл мэдэхгүй байна. А зүгээр ер нь бол хүүхдийн чи ирээдүйн хөрөнгө юм аа. Энэ бол үн төв юм шүү гэдэг талаас бол одоо тэр талаас их сайн ойлгож байгаас л гэж боддог. Тий. Үн цэнтэй юм шүү. Зүгээр нэг юм бишээ. Нэгэн цаг таны амьдралд хэрэг болчих юм мөнгө тэнд байгаа шүү гэдгийг л одоо. Зүгээр одоо ямар ч хамаагүй жишээ ихтэл саяхан тэр интернетээс харахтал одоо Монголын 30-аад оны одоо ийм загтлын одоо энэ нэг бичээ явуулсан гэж миний энэ үзүүлээд байгаатай адилхан тогтоо ихтэл доотлол нь л одоо 35-6 мянган евроор зарагдсан байлаа шүү дээ. А зүгээр өнгөрсөн 19 онд байхаа Бээжинд болсон доотлого худалдаагаар Монгол шуудангийн нэг тогтоо Монгол төгрөгөөр 560 сая төгрөгөөр зарагдсан шүү дээ. Ганцхан ширхэг тогтоо доотлого худалдаанд оролоо. Энэ хагас миллиард гаруй төгрөг байна гэж байгаа шүү дээ. Гэх жишээний жишээ ярихад бол зөвхөн миний хувьд бол яг хуу эргээд бодоход бол энэ цуглуулга хийгээд бол 40 жил болсон байна. Тэгээ гөрөгчийг сансарт ниснээс байна. 40 жилийн хугацаанд одоо зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгтэй холбоотой одоо ховор сонин байж болох юу л байна тэр үгдийг л одоо олъё гэж бас хичээд зүтгэж авсан. Тэгээ тодорхой хэмжээнд тэрийг ч олсон гэж ойлгож байгаа. Тэгээ өнөөдөр 40 жилийн болоод та бүхэнтэй одоо энийг үзүүлээд ярьж байгаадаа би их баяртай байна.